сүүлийн их сургуулийн одоо суралцах орчин тэгээд судалгаа багш нарын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо. Тэгээд туршилт аваад зүйн харьцуулсан одоо хий шинжилгээний талаар ерөнхийдөө ингээд хичээлийн лекцийн агуулгын төвшөнд ингээд мэдэх боломжгүй байдаг нэлээд мэдээллийг авсан. Баярлалаа. Цагийн цагтаа 1 минут хоцорлоо тооцбай. Би бол бүр ингээд оронгоор нэрнээ сольж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол хэл хэрэглэхгүй шийдэх хаач байхгүй тий. Одоо мондог физикч юм уу, мондог одоо интернет гэдэг чинь хэл хэрэглэж байгаа. Хэл бол тохиолдол нэг тогтолцоо. Тэгэхээр авиалбар зүйтэй холбоотой нэг багш, нэг нь авиалбар зүйн багш, нөгөөх нь авиа зүйн багш. За би авиа зүйн багш гэсэн. Яагаад тэгэхээр би та бүр авиа зүйгээс нь хэл судлах хэрэгтэй байсан учраас. Бас байгууллагатай ирж ажиллана гэсэн том зорилготой учраас байгууллагатай ирээд тийм ээ. Аль талаар одоо судалгааг хөгжүүлэх үү, цаашаа юу хийх үү гэдэг зорилготойгоо уялдуулж би сэдвээ сонгож ирсэн. Тогтолцоог тодорхойлох, дахиж туршилтуудыг маш сайн хийх. Ерөөс энэ зүйлүүд ингээд цоорхоо бүр 40-50 жил үлдсэн байсан байна. Одоо ажиллаж байгаа нөгөө профессорууд маань яг ямар чиглэлээ судалгаа хийх профессорууд болгаашлаас л эхэлнэ. Ингээл зүг чиг зааж юм те. За энийг хийхдээ чи тэр туршилтыг л те. За ингээ хийгээ явж явах чинь за энэ дээрээ жаалтцсан байна. Тэ. Нэг засахтаа тэгж гэх юм. Ийм зүг хэмжээтэйг бол солонгос профессор өгч явдаг. Тийм тэгэхээр одоо энэ үйлрэлт миний сурсан дүнгийн голч нөлөөдөө дараагийн үйлрэл багасдаг ч юм уу эсвэл хөө болчдаг ч юм уу тийм. Сүүлийн сургуулиуд маш их хурдтай юм бол өндөр оноогоо маш их өрсөлдөөнд шалгарсан төвлөрүүд байдаг. Учираас маш тийм одоо намайг одоо миний харахад бол нэлээд тийм өөр ертөнц гэсэн тийм. Судалгааны чиглэлээ бакалавр тахта та ер нь өөрөө сонирхтыг бас нэг сонирхолтой таны багш хаана нэлээд бүсэг бичгийн тийм сургаалч шүү дээ тийм зүйл байна. За докторийн зэрэг өдөрцөн миний багш бол солонгост бол нэлээд нэртэй тийм багш. Индонез улс чинь олон арлаас бүтдэг орон юм байна л та. Одоо за хэдэн тооны арлын дээр үсэл усны дотор арлах юм байждаг. Яг нэг арлаар тусгаарлах практик хэсэг ястан одоо манайхаар бол ястан ч гэдэг үндэстэн үгнүүд бий болчихдог байна. Тэгээд эдгээр шиг бүгдээр хэл яриад шүү дээ. Тэгтэр бичиг үсэг оогт байх тийм хүмүүс байдаг. Тэгээд за би юу энэ дуудлагаар нь бас буруу хэлж магадгүй. Жаавч үлээ нэг тийм нэртэй үндэстний юу үсгийг цоож өгч байгаа. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө солонгос хүн юм чинь үсэг нь ямар ах вэ? Юу ах? Ямар ханглаа ашиглаж шүү дээ. Ханглаа ашиглаад тэр хүмүүс бүр цагаан толгой номыг нь хийгдэж өгсөн. Тэгээд тэр орн бол Индонезийн тэр хэлээрээ ярина. Гэтэ хэрэглэж байгаа нь яг нь тийм. Хангил үсэг хэрэглэж байдаг. Тэгээ нөө эсэгийг бичнэ тийм ээ. Тэгээд дүн харна. Гадаад хэлний мэдлэг харна. За тэгэхэд бол солонгос хэлний мэдлэгийг бол авчихсан байсан тийм ээ. Магистр төгссөн байсан юм чинь. За ингээд сүүлийн сургуульд эсэж оржээ. За сүүлийн сургуульд эсэж орлоо. Нөгөө факультеттэй очлоо. За хэл шинжилгээ маш олон юм чиглэлүүдээр профессорд ажилладаг. Тэгээд маш тийм нарийн судалгаанууд хийдэг. Тэ одоо нөгөө нэг шинэ ертөнц гэдэг шиг тэр айгаа азтай тохиолдол шүү дээ. Өөрийнхөө хэлийг судлах гэдэг бол бас маш сайхан байхгүй юу? Баярлалаа. Нэг асуултасаа тэгээд босч тааж бүгдээ танилцуулсан. За хэл шинжилж гэдэг хүн ер нь гадаад хэл шинжилж одоо хэл тийм ээ. Огт гадаад хэл тэр тухайн гадаад хэл мэдгүй мөртлөө тэрийг судалж чадна гэж бодож чадахгүй гэж байна. За маш сайн хэл шинжилж хүн болвол тухайн гадаад хэлийг огт мэдгүй байгаа судалгаа хийж чадна.